Сайн байцгааны үзэгчдээ сурчлагч Бэлтак. Мос гишүүний охин болох мол зул нь тэтгэврийн сангийн олон нийтийн харилцаа албаны дараагаар томилогдсон байгаа. Энэ охин нь бол 12 дугаар ангийн сурагч 18 настай бөгөөд яагаад ийм төрийн албаны шалгалт өгөлгүйгээр ийм өндөр албан тушаал томилогдсныг бүгдээрээ мос гишүүнээс асууцгаая. За мос гишүүн чинь бүгдээр асууцгаая. Уучлаарай, сайн байна уу мос гишүүн? Танай ангийн охин чи 12 дугаар ангийн охин мол зул нь тэтгэврийн сангийн олон нийтийн харилцаа албаны дараагаар томилогдсон байна. Та энэ тухай тайлбарлахгүй юу? Тэгээд төрийн албаны шалгалт өгөлгүйгээр ингээд ийм албан тушаалд яаж ингэж томилогдоо 12 дугаар ангийн сурагч охин. За уучлаарай, та яагаад ингэж маскгүй явж байгаа вэ? Одоо цаар тахал гарцсан байгаа үед та хариулт өгөхгүй юу? Чи ахын дөө юу? Хууль унш заяа. Нэгдүгээрт заяа. Ковидын хууль унш. Тэрний тэр 4-20 дээр улсын хурлын гишүүн ковид тусахгүй ээ. Тийм болохоор маск зүүх шаардлагагүй гэсэн хууль байгаа. Хоёрдугаарт чи энэ ахыхаа ажлын цагаар ирдэг. Ажлын цагаар. Үгүй одоо ажлын цаг болж штэ. Үгүй шүү дээ. Одоо ч цайны цаг шүү дээ ахын дөө. Үгүй цайны цаг өнгөрцөн ба штэ. Ахын дөө ковидын хууль унш заяа. Хууль дээр улсын хурлын гишүүний ажлын бүх цаг цайны цаг гэсэн хууль байгаа. 12 дугаар ангийн охин байж иж төрийн албаны шалгалт өгөлгүйгээр ямар ч ихтэй сургууль төгсөлгүйгээр яаж энэ албан тушаалд хүрвэ? Таны төрсөн охин гэж байгаа ш хамгийн гол нь. Энд нэг тийм нууц юм байгаа юу? Одоо дотныхоо үнийг одоо ар гэрийнхээ хүмүүсийг хамаацсан савдангаас те ингэж томилдог ийм асуудал байгаа юу? Энэ ямар шалгуураар тавигдж байгаа вэ? За энэ үзэгчтэй хардаа. За мос гишүүн. Гэт арх шууд олон нийтийн газар уучлаа. Уучлаарай гишүүнээ наа ч юм бол нуул хууль бус зүйлтэй. Олон нийтийн газар архитан согтуурах хууль байгаа. Цайны цагаар ажлын цагаар иргэж би чам хэлж штэ. Би чам дахиад тайлбарлая. Бүх зүйл хуулийн дагуу болж байна. Улсын хурлын гишүүн олон нийтийн газар бүр гэгэн цагаан өдрөөр хамаагүй хаач архитан согтуурч канхаарч болно гэсэн хууль байгаа. Ковидны хууль 4-80 нийтлээ нэг тэр хавцаа байгаа тийм. Бүх зүйл хуулийн дагуу болж байна. Хариулж шалтгагүй. Танаа охин 18 настай мол зул 12 дугаар ангийн сурагч. Тэгээ ихтэй сургууль төгсөөгөөж төрийн албаны хаагчийн шалгалт өгөөгөөж яаж ингэж одоо ийм том албан тушаалд томилогдов. Хүн тийм ээ нас залуу байж болно. Их сургууль төгсөөгүй одоо 10 жилээс төгсөөгүй тийм тийм байлаа гэд одоо хүн биш гэсэн үг биш шүү дээ. Чи хуулийг уншчих л та хүн. Бүх зүйл хууль ясны дагуу гэж бид хэд удаа хэлэх юм бэ? Ковидын хууль байгаа 3-2 дээр заасан байгаа. Тэрийг уншаад тэгээд над дээр ирээд маргалд одоо яа гэв. Би цайны цаг гэж. Би одоо цайны цагаараа далиндуудад ийш ороод нэг янгаа ясны шүл цайны цагаараа би ясны шүл идэх гэж. Үгүй та сая яхан гэж хэлдэж та бие үнэлж судалж авч юм шүү дээ. Үгүй би ийш гэр бүлийн найзтайгаа уулзах чинь тэгээд гэр бүлийн найзтайгаа хамт энэ ясны шүл идэх гэж байгаа байхгүй юу тийм ч. Та яг дахиад тодруулъя. Та ингээд байна уу? Би гадаа нэрчлээ. Харин тийм 20 минут хоцорчлаа. Би чамайг захиалсан бид чи наад түний хойш. За би одоо орлоо. Би чийлэр бэлгэж мэлгэвчээ. Би одоо тийм юмсан. Чи одоо битээ. За би гэс орлоо одоо. Хүчин үйлгч найдах. уучлаарай та бие үнэлж авах юм шүү. Үгүй энэ манай гэр бүлийн бэлгэвч чад нэрээ бэлгэвч байхгүй. Ковидын хууль амжтай. Ковидын хуулийн дээр байгаа олон нийтийн газар хоол идэхдээ гарандаа бэлгэж ууглаж хоол идэх ёстой гэсэн хууль байгаа. Тэрийг унштай явах юм даа. Тэгээд ч ер нь бол ингэж байгаа. Улсын хурлын гишүүн биеийн үлгч авлаа гэд ёс зүйн хариуцлага хүлээхгүй байх ёстой гэсэн одоо хууль удахгүй батлагдах гэж байгаа. Тэгэхээр зөв бүх зүйл хууль ёсны дагуу болж байгаа энэ улсын бүх зүйл заа юу. Би чи 3-2-ыг уншчаа тэр манай охины тэр юу хэрэг мэрийг надтай ир. Би олдоо яагаад. За үзэгчтэй та бүхний харж байгаачлан мос гишүүнээс дараах тодруулгыг авлаа. Суралцсан Бэлтак.